Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн үлгэрээ бүгдээрээ шидэт тоогоо гэнэ. Шидэт тоогоо. Эрт нэгэн цагт ядуу охин Поли ээжтэйгээ хамт жижигхэн тосгонд амьдардаг байжээ. Ээж нь хүнд өвчин тусаж ажил хийж чадхаа болж гин. Удалгүй тэд хүнс худалдаж авах мөнгөгүй болов. Аргагүйдсэн охин дэлгүүрийн эзнээс ажил асуунгуйлаа. Дэлгүүрийн эзэн дуртай дургуй зөвшөөрж хүсэнд нь аяга говьоос өгөхөөр болов. Өдөржин ажилласан охин орой болмоц гэрлүүгээ яарангүй яасаар очоод аяга говьоосоо ээжтэй чанаж өгдөг байлаа. Нэгэн өглөө охин санаандгүй алдаа гаргаж нэг аяга хагалцгаж гин. Дэлгүүрийн эзэн "Болиг хандна. Заал дахиж битгий эргэж ирээрэй" хэмээн муухай хашгирч охиныг хөөцөж айж балгамдсан охин одоо аягч говьоосгүй боллоо. Хэрхэн ээжийгээ хооллох болж байна хэмээн уйлж суулаа. Тэгтэл сайхан сэтгэлд шидтэн аж ирэв. Охинд гялалзсан шидэт тоогоо өгөөд "Чанаарай, будаа чанаарай" гэж хэлэхэд тоогоо тэр дорой будаа чанаж өгөх болно гэж хэллээ. Гол нь шидэт үгээ мартаваа хэмээн дахин санууллаа. Тэгээд сайхан сэтгэл шидтэн явахдаа "Энэ тоогоо байхад чи үргэлж идэх хоолтой байх болно" гэж хэлв. "Танд маш их баярлалаа" гэж охин баярлсан хавцаар шидтэн үдлээ. Тэр өдрөөс эхлээд ээж охин хоёр өсөж санхын аюулаас ангиж ирсэн юм гэдэг.